Морьдон монголчуудын мөнхийн омогшил Тодмагнай подкаст. Морьдны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Баг удимын Тодмагнай подкастын манэлж дугаар хүрээд бэлэн болсон байна. Бид энэ удаа уяж аппликейшнийг зохион бүтээгч Бүрөвдөржин Жамин дөрж гэдэг залуу студид урьж авчирсан ба. За тэгээд уяж хурдан орны зэтгэлтнүүд та бүхэнд маш хэрэгтэй мэдээллийг хүргэх учраас анхаарлаа хандуулаарай гэж хүсэж байна. За баярлалаа Жамдөрж. Бидний урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн. Өрсөнд баярлалаа. За 2017 оноос энэ аппликейшнийг ажиллуулж гэж байгаа тий? Тий, 17 оноос одоо хүртэл. За манай үзэгчид, сонсогчдод ер нь яг энэ аппликейшны гол одоо өгөгдлүүдийн талаар за ер нь яагаад энэ аппликейшнийг хийх болсон гэдэг тухайд энэ аппликейшнд юу тусгацсан гэдэг дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. За хамгийн анх бол би өөрөө нэг цөөхөн тооны адуутай. Тэгээ тэр болгон адуун дээрээ байдаггүй болохоор адууныхаа удам ер нь мэдээллийг сайн мэддэггүй байсан. Тэгээд өөрөө аппликейшн хөгжүүлдэг IT хүн болохоор энэ зориулаад ер нь аппликейшн байна угаас судлаад байхгүйсэн болохоор өөртөө зориулаа эхлээ хийсэн. Тэгээ явж гаад ер нь бос хүмүүстээс хэрэгтэй юм байна гэж одоо тэгээ дэлгэрүүлээд тэгэл одыг хүртэл одоо хөгжүүлээ явж байна. Ер нь бол анх бол зүгээр өөртөө л зориулсан. Тийм, эхэндээ бол нийтэд зориулааг үзүүлсэн юм шүү дээ. За уяж аппликейшнд маань юу юунууд одоо тусгагдсан байгаа вэ гэдэг талаар хоёулаа эхлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгье тий. За хамгийн чухал зүйл чинь адуун дээр бол удам байдаг шүү дээ. Тэгээ удам сайн байж ээж морь хурдталдаг, хурдан тавхидаг. Тэгээ удмыг нь хурдан адуу гараж авахын тулд удмыг нь маш сайн хөдөлж авах хэрэгтэй. Тэгээ манай оюутнууд ч гэсэн маш сайн хөдөлж явд юм билээ. Тэгээ одоо орчин цагт одоо цаг үед чинь бүх юм цахим руу шилжчихсэн. Тэгээд тийм болохоор энэ цаасан дээрх бүртгэлийг цахим болгоё, аппликейшн болгоё гэд тэг хийсэн. Тэгээд хамгийн чухал тэр удмаа утсан дээр хөтлөөрөө хөтлөх тийм хөтлснэг зөв. Тэгээд тэгжээж хурдан адуу гараж аваа. Тэгээд хурдан удамтай адуу гараж авсаа адуу чинь хурдлж амжилт тогтоох үндэс нь болдог. Тэгээ нэгдүгээр бол удам байгаа. За тэгээ удмаа ингээд ихэндээ тан зөвхөн удам бүтдэг явж исэн чинь хэрэглэгчийн шаардлагын дагуу бүртгэл болж хувирсан. Бүртгэл нь гэхэлэр одоо надад хичнээн тооны адуу байна. Хэдэнгүүтээ, хэдэн газартай нас нь хэдийн, энэ жил хэдэнгүү оноглох гэж гэх юм уу. Маш олон дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай болоод хэрэглэгчийн шаардлагын дагуу сайжраа хөгжиж явцсан. Тэгээд хоёр дахь нь бол бүртгэл болж байгаа. Эхнийх нь бол удам байсан бол. Дараагийнх нь бол амжилт. Тэгээд амжилттай холбоотой уралдааны мэдээллүүд гэх мэтлэн ингэ явдаг. Тэгээд орлого зарлагын тайлангууд ийм үндсэн хэсгүүдээс бүрдэж байгаа. За удамтай холбогдолтой хэсгүүд дээр нь бол яг нөгөө тогтсон стандартын дагуу бүртгэж байгаа гэж ярьсан тийм. Тий, одоо педигри чарт гэх монголоор удмын хүснэгт гэж ярьдаг. Цэнхэр ягаанаар ингээд манай үзэгчид мэдж чадаад импортоор орж ирсэн адууны пассвортон дээр байдаг шүү дээ. Цэнхэр бол эцэг талынх нь, ягаан бол их талынх нь. Тэгээд дээшний дөрвөөс дээш үед бусад цусан данилх гэж байдаг шүү дээ. Одоо нэг адууны төрдгөр үед 4 ч юм уу тий. Эсвэл 5 4 ч юм уу үед босож хоорондоо ингээд цус ойртох ч гэх юм уу тий. Босож нийлсэн байгааг бас өнгөөр ялгаж харуулдаг. За хоёул ерөнхийдөө ингээд за яг ямар ч хэсэг уяжтууд хэрэгтэй уяж гэдэг аппликейшн бий болцсон юм байна. Тодорхой хэмжээнд хэрэглэгчтэй болцсон юм байна гэдэг мэдээллийг Twitter-ийн ярилцлага эхлэнгууд хүмүүс ойлгож байгаа. Тэгэхээр 17 оноос одоогоор нь уяж аппликейшн хичнээн хүн бүртгэгдээд байгаа. За бүртгүүлэхийн тулд яах ёстой вэ гэдэг талаар эхлээд мэдээлэл өгсөн зөв юм байна. Тий. Бүртгүүлэхэд бол хүн болгонд нээлттэй. App Store юм уу Play Store-оос уяж app гээл кирилл юм уу монголоор бичээл хайгаад авчихна. Тэгээд татаж аваад бүртгүүлээд бүртгэл нь бол үнэгүй. Бүртгүүлж ороод эхний 10 адуу үзэгчд хэрэглэгчнэр ингээд үнэгүй турш үзэх боломжтой. Тэгээ болж байна. Би энд адуугаа бүртгүүлье гэх юм бол жилийн гарамж 50,000 төгрөг төлөөд тэгээ ажиллах боломжтой. Эсвэл манай ажилчдаар манай баг очоод мэргэжлийн зурагчийн зургийг аваад бүх мэдээллийг нь оруулж өгөх юм үйлчлэг бас байгаа. Эхлээд татаж авчаад 50,000 төгрөг төлөөд яг их юм бол өөрөө мэдээлэл тухайн хүн оруулах нь тийм үү? Өөрөө бас хоёр янзын боломж байгаа байхгүй. Татаж аваад өөрөө ашигла эхлэх авчих болно. Эсвэл манайхаар бүртгүүлж болно. Одоо адууны тоо заах уу? Жишээлбэл одоо
зарим хүмүүс 1000 чадвартай хүн байна. 10 ч юм уу 20 чадвартай хүн байна. байна. Заам л та. Ааха. Дээд хязгаарын 500 гэдэг тогтоод өгсөн. За. Тэгээ 500-аас их болохоор чинь манад сервер дэрийг ачаалал өгнө. Тэр чинь одооноо чинь бүх зургуудтай одоо үед утасны камер сайжирсан зургийн хэмжээ маш томорцсон учраас 50,000-аас дээш болчих юм бол 100,000 төгрөг гэдэг үн нэмэгдээ явчихдаг. Тэгээ 500 дотроо 50 ч байсан 100 ч байсан жилийн 50,000 хурамжууд л явдаг. Түрүү асуужсэн нь юу н одоогоор хэрэглэгчийн тоо асуусан тий. Одоогоор 5,000 хэрэглэгчтэй байна. Тэгээд нийт манад бүртгэгдсэн адууны тоог бол 30,000 өнгөрсөн 7 хоногийн байдлаар 30,000 гэсэн тийм тоо аваад байж байна. Тэгээд нэг идэвхтэй 1000 орчим бол маш идэвхтэй ашигладаг. Хурамжууд л явдаг гэсэн үг. За аппликейшны датад авчлаа тэгэнгუутаа бүртгүүлчихэнгуудаа эхний одоо өөрийнхөө утсаар эхний 10 хүртэл таны адууны зургийг дараа ч юм уу мэдээллийг өөрөө оруулаад явчих болох нь тэр үед бол үнэгүй 10-аас дээш гараад ирэх юм бол төлбөр төлөх юм уу? Тийм төлбөр төл. Ааха. За тэгээд би жишээлбэл одоо ингээд өөрөө байнга мэдээлэлээ хийгээл 50,000-ыг төлөө яваад байж болно. Эсвэл танахныг аваачаад мэрэгжил одоо яг танай мэрэгжлийн үйлчлэгийг авах юм бол нэг адуун дээр гэсэн одоо үн тарифын хувьд ямар хөө? Тэр нь нэг адуун дээр 10,000 төгрөг. Дээрээс нь замын зардал бензиний мөнгө орж идэг. Километрээр нь тоосон тэдэс тэдний хооронд гэж. Тэгээд тооцоол ер нь хэд гарах нь уу те. Тэрийг тооцоол тухайн үед тохиролцоол явдаг л да. Эсвэл манай зарим хэрэглэгч нар бол манай ажилтны бас аваа явчтын өөртөө. Цуг тэгвэл бас юу нэг мэдээж өөр гарна. Эсвэл манайх багаараа очих юм бол бас өөр гарна. Үнэн тэгээд тухайн үедээ л тохиролцдог гэсэн үг. Одоо өрн тэр танай хэрэглэгч донд аль аймагуд хамрагдаад байна вэ? За ихэвчлэн тэгэл зүүн аймагуд голцоо байдаг. Төв аймаг, Хинти, Сүхбаатар доорнод одоо оронд Сүхбаатар бол ялангуяа их. Яг тэгэхээр одоо манай хэрэглэгч нар ер нь морьныхын чөрөнд оронд руу их гарч чадсан шүү дээ. Одоо нэг том цолтой том ээж нар ч ер нь хамгийн их одоо очиж бүртгүүл өөртөө биш бид нараа бүртгүүлдэг хэрэглэгч нар ихэвчлэн юугаар гэдэг доронд очдог. Дороо Сүхбаатар. Тэгээ заримдаа Хинти ч юм уу. Тэгээ тэрнгээр л ер нь их явж байна да. Одоо жишээлбэл хунаг төрлөө одоо бүртгэгдээд эхлэх хэрэгтэй тийм үү? Унганд зургийг авчиж чинь даах шүтлэн боллоо гэд нөгөө нас өсөх тусам тэр мэдээлэл автоматар солигдох юм эсвэл тухайн хэрэглэгч өөрөө тухайн бүртэн мэдээлэлээ шинжилж явах хэрэгтэй юу? Гэрэл зураг болоод мэдээллийн тухай. За тэгэл нөгөө азар одоо жишээлбэл 90 унаг байлаа гэхэд азар болох уу, морь болох уу гэл тий. Яг зөв нэ хамгийн их асуудаг асуулт л та. Мэдээж бүртгэлэн цаанаа юу явдаг гэхээр төрсөн он явж идэг. Насыг нь одоо энэ жил оныгаа оруулчихад төрсөн он 2021 хадгалагдчихдаг байхгүй. Тэгээ он гарахаар чинь даагуулаа явчихна. Зургийн хувьд бол олон зураг нэмж болно. Заавал нэг зураг гэсэн үг биш. Тэгээд мэдээж морчноос өвөл 100 гэл өөр болдог шүү дээ. Тэгээд нас ахих тусам зүс нь хувирна. Тэгэхээр зураг бол зурган дээр бол тийм нарийн юу зааж өгөх, хязгаар тавьж өгөөгүй. Хүмүүс зургаа ер нь олон зураг оруулж болно. Хүүсийн хувьд бол унаг багт бол бид мэдээж 2 хүүстэй байгаа шүү дээ. Даах багтаа тий. 90 юм уу охин. Тэгээд нэг шүтлэнгээс ч юм уу тийшээ яваад ирэхээр азаргуу морь үүдгээ өөрчлөө авчиж болно. Тэрийг нь бол гараар гар төрөх юм байна тий. Гар төрөх. Тэрийг мэдээллийн ер нь байнга шинжилж апдейт хийх боломж нээлттэй. Өөрчлөө явж болно. Тэгээд тухайн адууга ичэнд хэрэгэлсэн ч юм уу тий заарсан, бэлгэлсэн байх юм бол тэр төлөвүүдийг нь хадгалаад явчих болно. Тэр үед нь заавал устгах шаардлагагүй. Тэр үед нь одоо нийт адуу чинь 100 адуутай байлаа гэж нэг адууг нь бэлгэлсэн төлөвтэй болгочих юм бол нийт адууны чинь тоо 99 болох байхгүй юу? Одоо байгаа адууны чинь тоо. Тэгээ ер нь архивлэгдчихдэг гэсэн үг байхгүй юу? Тэр дараа нь хэрэг болдог шүү дээ тий. Зарж үрсэн бол ямар адуу байлаа гэдэг. Наад чинь бүр хамгийн наазах нь гэж чинь нөгөө малын хулгайд одоо чинь адуу малын хулгай чинь ууч одоо энэ өдөг малчтай үед маш толгомцоо асуудал шүү дээ. Тийм төстэй адуу алдчихлаа л гэдэг. Тэр дагнаас нь ч гэдэг юм уу номдон бүртгүүлээ зураг тамга тэмдэг нь байж байгаа юм бол тэрийг бас ингээд хааж үзүүлээд явуулчих бас боломжтой шүү дээ. Тий. Хамгийн наазах юм жишээ бол тэр л дээ. Одоо алдчихлаа гэхэд зураг нь байдаггүй шүү дээ. Тэгээд зарах ч юм уу тий. Зөндөл шаардлага гаргаж зургийн шаардлага. Тэгэл аймаг хооронд явуулах ч юм хот руу оруулж ирэхэд заавал гарал үүслийн бичиг зураг хэрэгтэй болдог шүү дээ. Тэр үед шууд энэ апп дээрээс зураг харуулж боломжтой.
За мөн тэгвэл үүнийг дамжуулаад нөгөө нэг одоо ч манай үеч чинь нөгөө зураг одоо адууны 8 бол маш их байдаг байж өндөм тий. Муралдааны бичлэг үзэл сонголт гэсэн тохиолдлууд нэлээд байдаг. За зураг үзэж байгаа. Тэр болгон бас нөгөө одоо очиод бэлчээр дээр нь үзэх боломжгүй ихэнх одоо нөгөө бараг 5% нь ч юм уу зураг бичлэгээр сонголтууд 8 хийгдсэн байгаа. Тэгэхээр тэр тохиолдолд бас ашиглаж болох юм байна тийм үү? Тий. Одоо та бит хоёр жишээ нь ингээд адуу 8 хийж бодъё л да. Би танд уяж аппликейшн дээрээсээ шууд зургийнхын линкийг явуулчих байхгүй юу? Зургийг татаж аваад Facebook Messenger-ээр ингээд дамжуулаад авах шаардлагагүй. За нэг товч дараал. За энэ хүнд би харуулъя гэж харуулж болно. Эсвэл бүх адуугаас бүхэлд нь харуулъя гэдэг бас сонголт байж болно. Одоо миний эрхээр ороод гэсэн үг шүү дээ. Тэгээ танаа зөвхөн тэр нөгөө тухайн адууны зураг биш миний ойлгож байгаагаар нөгөө удмын гэдэг юм уу одоо мэдээллийг бас харж болно үстэй тухайнуудын. Тий, удмын мэдээлэл төр бас удмыг харуулахгүй гэдэг бас тохиргоо байгаа. Зөвхөн өөрхөн мордыг өөрхөнд харууллаа ч гэсэн удмыг нь бас харуулмааргүй гэж болно шүү дээ. Тэр тохиолдолд бас удмыг нууцлах гэсэн тийм тохиргоонууд байгаа. Энэ нууцлахтай холбоотой бол хүмүүс их асуудаг. Миний адуу бусад харагдах уу гэдэг. Одоо манайх юу нь бол харагдахгүй харин хүсвэл харуулъя гэдэг тохиргоо бас байгаа. Тэгээд адуучин ч юм уу те бусад найз нөхөдтэй зөвхөн харах тохиргоотой бас эрх тохируулж өгч болно. Хоёр уцнаас зэрэг хандна гэсэн үг байхгүй юу? Хоёроос дээш олууснаас болно. Энэ за удмын мэдээлэл одоо нөгөө юунаас гадна бас нэг юм одоо нөгөө эмнэл зүг гэдэг юм уу? Одоо эмчилгээний тухай шүү. Одоо жишээлбэл ялангуяа хурдан морин дээр нөгөө тэдэн сар туулга хэлгсэн ч гэдэг нөгөө эм терапи бэлтгэлүүдийг тэдэн үед хэрэглэсэн гэдэг энэ тэмдэглэгээнүүдийг бас хийх боломжтой. Тийм боломжтой. Тэр хэсгийн хөгжүүлэлт нь хийгдэж байгаа. Одоохоор л яг тэр нь орж ирээгүй байна. Одоо манай хэрэглэгч нарын ер нь хүсэлт санал зөвлөгөөний дагуу ер нь хөгжөө явдаг л та. Одоо байгаа ч гэсэн ер нь нэлээд олон хэрэглэгчдийн санал тусгагдсан байгаа хэлбэр. Тэгээд бас яг таны сая хэлсэн шиг ийм хүсэлтүүд бас орж ирээд байгаа учраас тэрийг хийхгээ хөгжүүлж байгаа. Харин тэгвэл бас зүгээр юм байна тий. Чинь тэр болгон дээр нөгөө санаад авахгүй шүү дээ. Ялаа хилүү ялаа гэдэг ингээд дараа нь хэрэгэлцээд авах учраас. Одоо сервэний өндөр тэгээд биеийн жинхэнх мэтлэн иймэрхүү саналууд бас байгаа. Тэрийг бүртгээд авчвал. За би түрүү тань нөгөө хоёул ярилцлага хэлэх юм таны утсан дээр байгаа аппликейшнийг үзсэн чинь юу яаж болох юм бэ тий? Одоо жишээлбэл нөгөө апп сөргийн бүтцийг харж болж байсан тий. Тий сөргийн бүтц. Азраг гэдэг чинь тэд байна. За гүүнэ гэдэг чинь нөгөө одоо шүтлэн байц хязгаарлан байц тэд байна гэдэг ингээд сөргийн бүтцээ шууд аппликейшнаараа хянаад авах боломжтой юм байна гэж харж байсан. Тий энэ манай хэрэглэгч нар хамгийн хүсдэг юм тэрэлтэй эхлээд бүртгэгдсэн байдаг тий. Тэгсэн чинь надад яг хичнээн хадуу байгаа юм бэ. Хідэн үе юм бэ? Хідэн азраг юм. Энэ жилийн хідэн байцтай. Хідэн байц шинээр нэмж унаалах юм ч юм уу. Тэр аягүй чухал тоо байдаг. Тэгээд хоёр дахь нь болохоор тэрнээс гадна бүлэг гэж юм байдаг. Бүлэг нь юу гэсэн үг юм гэхээр азраг. Одоо Монгол адууч нь бол нэг сүргээр явдаг шүү дээ. Азрагаараа. Яг тэрэнд зориулангуудаа бүлэг гэд үүсгэж болдог. Тэгээд тэр бүлэг нь зөвхөн бас азрагаараас бүлэглэх албагүй. Уяа морд гэдэг юм уу те жишээ нь үрээнүүд ч юм уу. Эсвэл одоо үлзийд тэжээлд орсон хэд ч гэдэг юм уу те. Эсвэл айлын адуунд хүний адуунд тавьсан ч юм уу гэх мэтлээ ингээ бүр хүснээрээ олон бүлэг үүсгэх боломжтой. Тэгээ бүлэг нэг адуу нь олон бүлэг зэрэг хариалагдах боломжтой. Нэг ийм зүйлүүд байгаа. Бас орлого зарлага хянах боломжтой гэсэн тий. Орлого зарлага. Одоо энэ жил жишээ нь хичнээн унаг авсан тий. Эсвэл худалдаж авсан адуу нь хэдийн ч гэдэм үү. Тэгээс эсэргээрээ зарсан нь хэдийн. Хэдийг нь ичинд ашигласан, сэдийг нь алдсан ч гэдэм үү. Тэрийг нь жилээр нэгэ тайлан маягаар харж болно. За одоо жишээлбэл ихэнх уяачдын тухайд бол өөрөө мэдээж төвсгөрэн газар байгаа уяачд олон байгаа шүү дээ тийм. Энэ аппликейшн ингээд татаад авчдаг. Тэгээд тэрийг яг адууг нь маллах тухайд өөр хүмүүс яаж яадаг. Тэгэхээр зэрэг одоо нэг их сурвалжийг хоёр буюу түүнээс дэш хүн хянах боломжтой. Өөрөөр хэлбэл одоо би жишээлбэл миний адууг би одоо танаа дээр бүртгүүлчлээ гэж үзээ л да. Гэтэл манай малчин бас тэрийг би хянахаас гадна тухайн хүн бас давхар хянаад явж явах боломжтой юу? Болно. Түрүүн үеэрсэн эрхийн тохиргоон дээр л болно гэсэн үг байхгүй юу? Одоо жишээ нь танай малчин нэг өөрийнхөө хуцаар бүртгүүлсэн нэг аккаунттай. Та тэр аккаунт дээр нь за би энэ малчиндаа харуулъя. Малчин маань эсвэл зөвхөн нэмэх эрхтэйгээр оруулъя. Устгаж болдоггүй байяа. Самсаг устгах юм билүү те. Эсвэл зөвхөн устгахыг би өөрөө хийнэ ч гэдэм үү.
тийм байдлаар ашиглаж болно. За устгах гэдэг тухай дээр сансан дээр асууч. Ер нь энэ дата устгах одоо боломжтой юу? Боломжтой. Одоо буруу зөрүү мэдээлэл оруулсан ч юм уу те. Ер нь устгах шаардлага гардаг л да. Манай хамгийн энгийн жишээ бол ашиглаж үзэж чад ингээ хаамаагүй юм бүртгэж үзчихдэг. Тэгээд тэрийг устгах хэрэгтэй болдог. Тэгээд тэр устгах нь бол тийм самсргүй байдлаар устгачихгүй байдлаар хийсэн. Бүр зориудаар ингээ за энийг устгая гэж устгадаг. Зөвшөөрөл. Тэрнээс биш нэг бас нэг техникийн ч гэдэг юм уу бас тодорхой мэдлэггүй бол бас санаандгүй устгачих тийм боломж бол байхгүй юм шүү дээ. Бараг л байхгүй дээ. Хэрвээ техник юм бол бас нэг архив маань устчих магадaltaй байхгүй юу? Тий. Тэр тохиол ер нь одоо гараагүй л. Дээрээс нь одоо таны ярианаас үзэх юм бол нэг удмын үг харж чад азраг гүний тохирог хийгдэх тухай тий. Энэ жил одоо энэ азраганда энэ гүүг хураалгах чаа. Энэний чинь төл одоо ингээд энэ жил одоо хязгаарлан байцсан байгаа юм байна. Энэнийг одоо өөр азраганд хураалгах болж гэдэг юм. Ингээд бас утсан дээрээс сүргийн бүтцийг ханаад байх юм байна шүү дээ. Тий, азраг гүний тухай тэгвэл одоо нөгөө нэг инбридинг буюу тий бусад цуснд нь нийлүүлэх гэдэг арга байдаг шүү дээ. Одоо тухайн хурдан адууны удмыг нь генийг нь хадгалах нэг юм арга байдаг. Тэрийг ер нь төлхөө ашигладаг л да удмын хүснэгт тэр. Жишээ нь би өөртөө бол яг өөр хадууны удмыг ингээ хөтөлж явж хаад ямар удамтай дээд төвчлийг мэдчихэд яг тэрнтэй ойролцоо удмын гүүг би олоод инжилээс ингээ азархандаа тавьж авах жишээний. Тэг ийм жишээнүүд бол зөндөл байдаг. Одоо манай үржүүлгийн одоо оном манлагаас ихсүүлээл даав хүүгээ манлагаас. Тэгээ нөгөө улсад сайн төрүүлж ариг тавьж байгаа адуунуудыг судлаад үзэхээр самсргүй болон санаатай байдлаар ингээ бусад тусандаа нийлсэн адуу их байгаа. Тэгэхээр манаас морныхан бас тэрийг бас сайн судалж байгаа. Яахан зөв юм болов гэж боддоо шүү дээ. Тэгээд тэрэндээ бас энэ манай аппликейшнийг хэрэглүүл бас л үр дүнтэй. Ямар адуу хооронд ингэж инбридинг цуснд нийлүүлээд байгаа юм бэ ч тэрийг хянах боломжтой гэсэн үг. Мэдээж анх бүртгүүлэхдээ интернеттэй орчинд байх хэрэгтэй тийм үү? Тэгээд цаашид одоо ялангуяа хэрэгжилж байгаа хүмүүс маань байнгын интернеттэй ч гэдэг юм уу байгаад орчинд байгаад бас төдийлөн боломжгүй байж магадгүй. Тийм орчинд интернет хязгаарлагдмал орчинд ашиглах боломжтой юу? Боломжтой. Энийг бүр 17 онд бүр анханасаа яг энэ шивэг тусгасан манайх. За манай хэрэглэгч нар бол ер нь хөдөөний хүмүүс байх юм байна. Хөдөөний буюу эсвэл хөдөө очдог. Малтай хүмүүс юм чинь хөдөө мал дээр очиж штэ. Тэгэхэд манай монголчууд хөдөө тэр болгон сүлжээ ороогүй. Тэгээс сүлжээ байсан ч гэсэн 3G байхгүй. Интернет хөгсөн штэ. Тасалдaltaй удаанч тийм үү. Тийм учраас бид нар интернетгүй үед ажилладаг байхаар анханасаа хийсэн. Нэг интернет түрүү таны хэлсэн зөвлөлт доо. Интернеттэй үед бүртгүүлчингүүтэй хураамж мөнгө төлчөөд тэг хөдөө сүлжээг очиод бүртгэлээ хийж явж болно. Тэгэд энэ дөр нэг анхаарах юм бол юу вэ? Хөдөө очиод зураг мэдээлэл оруулчихгоотаа интернет орсон үед буцаага тэрийг зөв сэрэлгүй хадгалах тавчаад харах хэрэгтэй. Тэгэхээс өмнө зураг устгах ч юм уу те ямар нэгэн байдлаар аппликейшн устгахаар уцаа эвдчих ч юм уу тэгвэл харин дата бол сэрэх боломжгүй. Гэхдээ энэ тохиолдолд ер нь одоогоор гараагүй л. За бас нэг зүйл юм байна. Нөгөө одоо жишээлбэл гар утсаа бусдад дамжуулах ч юм уу санамсаргүйгээр алдаж гээх тохиолдолд аппликейшн тэр утсан дээр үлдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энийг одоо өөр хүмүүс ашиглах боломжтой юу? Манад мэдэгдэж болно. Манад мэдэгдээд тэнцэнээс нь бид нар тэр утаснаас нь гаргах чинь гэсэн үг. Ашиглах боломжгүйгээр. Тийм боломж байгаа. За дараагийн бол нөгөө уралдааны амжилтуудыг буюу уралдааны наадмын цуваг үзэх боломжтой гэсэн тий. Одоо хоёр дахь хэсэг нь сүрэг гэж нэг хэсгийн талаас нь хоёул ярьлаа шүү дээ. Сүрэг гэдэг нь ер нь адууны бүртгэл гэсэн үг л дээ. Мэдээлэл гэдэг нь болохоор хүн болгонд нээлттэй. Улсын наадмын их хурд гэдэг аймаг бүсийн бүх уралдааны цаваанууд ороо явж байгаа. Одоо улсын наадмын хувьд бол 2000 он хүртэл сүүлийн 20 жилийн мэдээлэл бүгд бүрэн орсон. Зарим нь 2000-аас 2020 он хүртэл гэсэн үг тийм 20 он. Тэгээд тэрнээс өмнөхүүд бас ороод явж байгаа. Тэгээ их хурдынх бас бүтэн орсон ч тийм үү. Уралдааны хувьд юм. Тэгээд тэр уралдаан дээрээс дамжаад тухайн хүний хэрэглэгчийн мэдээллийг уяач юм уу эсвэл морныхын тухайн мэдээллийг үзэж болох юм тийм үү дэлгэрэнгүй үзэж болно. Тэр нь бол тухайн хэрэглэгч маань бүртгэсэн байж болно. Манайх бүртгэсэн
бүртгэсэн байж болно. Хэрэглэгч маань бүртгэхдээ бол бусад нээлттэй харуулъя гэж зөвшөөрсөн тохиолдолд тэр цоон дээр харагддаг гэсэн үг. Аймаг сум бол харах орж хэмжээг байгаа юм байна. Аймаг сум бол орж байгаа. Манай хэрэглэгч нар ер нь өөрсдөө бүртгэх боломжтой байхгүй юу? Жишээ нь суманд аригдсан морд байх юм бол манайхаас бол тэр болгон бүх сумдыг оруулж амжаагүй байхгүй юу? Ер нь тэрх боломж нь бас хэцүү шттэ. Тэр тохиолдолд манай хэрэглэгч нар өөрсдөө сумынхын мэдээллийг оруулаад наадмынхын мэдээллийг оруулаад өөрийнх нь морийг төрүүлж аригдсан байх юм бол оруулж болно. За уяж аппликейшн татаж аваад мордо бүртгүүлэхээс гадна уралдааны цуваа амжилтуудыг харах боломжтой. Өөр уяж аппликейшнээс юуг мэдэж болох вэ? Өөр зарын юу байна? Зарын хэсэг орж ирсэн. Одоо түрүүн бойло бүртгэл ярьсан шүү дээ. Тэгэл хамаг мэдээлэл ингээл бүртгүүлсэн байдаг те. Тэр зар болохоор ч дахиад нөгөө мэдээлэлээ ахиж бичих шаардлагагүйгээр ганц тавьж дараад зараа оруулъя гэж зараа хэсэгт нэмье гэд нэмчих болно. Тэгэд манай бүх бүртгэлтэйгээр л харагдана гэсэн үг. За тэрнээс гадна бас линкийг нь түрүү ярьж соёлоо те. Линкийг нь бас Facebook дээрээ постлоод бас зар оруулчих болно. Тэгээд тэр линкэн дээр нь дамжаад бус хэрэглэгч нар заавал манай апыг татахгүйгээр шууд үзчих боломжтой мэдээллийг одоо могшоод амжилт гэх мэтлээ. Зар гэдэг тухайд одоо нөгөө алга болсон буюу сураг тавих зар байгаад байна уу? Эсвэл зарах зар тавь байгаад байна уу? Ер нь ямар агуулгатай вэ? Тэр аль аль нь орж байгаа. Ер нь хөвчлэн хүмүүс шиг нөгөө зарах те зарах зараа оруулаад байдаг шүү дээ. Тэрний дараагаар л алдсан. Тийм зарууд л орж байгаа. За өөр юу мэдэж болох вэ аппликейшнээс? За өөр одоо нэг юниск гэж морд ялгах гэдэг нэг юм шинээр бид нэг туршилтын байдлаар оруулж судалгаа гэх юм уу? Энэ нэг яадаг вэ гэхэлэр одоо нэг тулгамжаад байгаа асуудал Эрлиз Монголын нэг асуудал байгаа шүү дээ. Нэг яаж ялгах вэ гэл. Одоо ер нь ялгах боломжгүй гэл нэг хэсэг боломжтой гэл. Тэгээ бид нар бас энийг маргааныг бас шийдэх боломж үйж магадгүй гэдэг техник талаас нь судалж үзсэн. Тэр нь юу вэ гэхэлэр хиймэл оюун ухаанаар энэ морийг яг үйлдвэрийнх нь хувьд нь Монгол гэж хүлээн зөвшөөрөё, Монголд уралдахыг зөвшөөрөё, эсвэл зөвшөөрөхгүй гэсэн юг хүний оролцоогүйгээр компьютероор ялгуулах боломж байна уу гэж судалж байгаа. Тэрнтэй холбоотойгоор хэрэглэгч нараас тийм асуумж авч байгаа л да. Дурын хэрэглэгч ороод зураг оруулаад бусд хүмүүсээс миний морийг та нар Монгол гэж зөвшөөрөх үү? Монголд уралдахыг зөвшөөрж гин үү гэдэг. Одоо Facebook-ийн санал асуулах шиг тэгж асуугаад авчихна. Тэр мэдээллийнхэн дагуу манай хөгжүүлэлтийн баг тэрнээр нь химэл оюун ухаан сургаад. За энэ морийг ер нь олонх ер нь эрлиз гэж үзэж байгаа учраас яг тэрийг нь дагаж компьютер сурна гэсэн үг байхгүй. Тэгээд дараа нь дурын нэг морины зураг уншуулхад за энэ морь бол эрлиз юм байна. Эсвэл энэ морь Монгол юм байна. Монголд уралдахыг зөвшөөрөө гэдэг. Иймэрхүү нэг судалгааны зүйл хийж байгаа. Тэгээд манай хэрэглэгч сонирхчийг л ороод морд ялах хэсэгт өөрсдийнх нь мордны зургийг оруулаад бас өөр хүмүүсийн морины зурган дээр санал авах боломжтой. Хэрэглэгчийн санал хүсэл гэдгээс одоо нөгөө санал өгөхөөс гадна нөгөө тухайн адууны сервиний өндрөгч гэдэг юм уу ямар нэг жоохон шинжлэх ухаан ч юм уу бодиттой мэдээ байлгах тал дээр нь илүү ямар боломжууд байгаа вэ? Өөрөлд тухайн одоо таны ярьж байгаагаар бол хэрэглэгчийн санал аюул чухал болчиход байна шүү дээ, тий? Яг нөгөө нэг тухайн адууны өндөрч гэдэг юм уу үйлдвэрлэг байдал одоо нөгөө програмаараа ингээд нэг одоо дэлсүүлний байдал ч юм уу эсвэл одоо бусад байдлуудаар нь Монгол одоо төдөө үеийн төхөмтэй ч гэдэг юм уу тийм байдлаар тогтоох арай жоохон бодиттой байх тал хувь хүний үзмжээс илүүтэйгээр бодиттой байх тухай. Тэр тал дээр бол нэг сайн мэдэхгүй байна яг үнийг л гэдэг. Яг ингээд хэмжээд ингээд оруулна гэдэг чинь өөр амар ажилтай. Одоо нь химэл оюун ухаан гэдэг яриад байна шүү дээ. Тэр чинь яг үн цаанаа бол яг бид нар нэг Эрлиз Монгол мордыг хүн хараад ингээд нэг нүдэрээ нэг ялгадаг штэ. Өөрөөрийнхөө үзмжээр яг тэрийг л суралцсан гэсэн үг байхгүй юу? Тэр нь яг цаанаа юу байдгийг гэхэлэр яг тэр стандартыг сурч, хэмжээнүүдийг сурч гэсэн харьцаануудыг. За хөлний харьцаа юм байна. Хүзүүний харьцаа юм байж тийм үү те. Тэр харьцааг л ер нь сурж байгаа гэсэн үг байхгүй юу? Биеийн харьцааг. Тэр яг ингээд тоочны ингээд тоо гарахгүй. Эцсийн дүнд нь яг ямар хариу гарах юм бэ гэхээр энэ тэдэн хувьтай Монгол морь байна л гэдэг тийм хариу гарна. Хуваар илэрхийлнэ гэсэн үг. Энэ ажил одоо хэзээ дуусах вэ? Энэ ажил одоо хангалттай дата цуглуулж амжихаар л дуусна. Одоо дор хаяж 1000 морины зураг бид нар цуглуулад хэрэглэгчдээсээ ингэ санал авсны дараа
ихний үр дүн гарах боломжтой. Магадгүй тэр нь бас сайн үр дүн гарахгүй ч болно. Зургийн датаны тоо ихсэх тусам юуны чанар сайжирдаг. Үр дүн сайжирдаг. Тэгэхээр хэр их зураг бид нэр цуглуулж хүмүүсээс мэдээлэл авч чадна. Төдийч нэл хурдан дуусна гэсэн үг. Зөвхөн гар утсан дээр гэхгүй аппликейшнийг нь одоо компьютер дээр бас ашиглаж болно юм шүү дээ, тий? Зөөрөн бусад төрлийн компьютер дээр. Компьютер дээр яг веб байдлаар ашиглаж болно. Гэтэ веб байдал нь одоогоор яг апп дээр шиг бүрэн болоог байна. Зөвхөн харуулах хэмжээнд. Одоогоор бол гар утснаас илүү төгс ашиглах боломжтой тийм үү? Утсан дээрээ л бүх мэдээлэлээ оруулчаад харах хэсгээ бол веб дээр харж болно гэсэн үг байхгүй юу? Ягаад бас утас ашигласан юм бэ гэхээр одоо нийт интернет хэрэглэгчдийн 90% нь утас хэрэглэж байна. Тэгээ тэр болгон компьютертэй байхгүй. Тэгээ тийм учраас эхлээд аппликейшн хөгжүүлээд одоо веб руугаа ороод вебээ хөгжүүлж байгаа. За түрүү бас нэг юм ярьсан. Адуу үхэр гэсэн бас англи хэлээр байсан тий. Тэгэхээр үхэр бас бүртгэж хэлж байгаа юм уу? Тий нөгөө манай хэрэглэгчдийн саналын нэг л дээ. Адуутай хүн болгоо ингээд ер нь хөвчлэн үхэртэй байгаад байна. Тэр нэг адууга бүртгээд нэг гоё мэдээлэл авцсан хүн чинь яг үхрээ бас би яг ингэмээр байна. Би үхрийн тоог бас ингэж гоё нарийн хармаар байна. Одоо хичнээн 90 үхэр энэ жил байгаа. Хэдийг нь эчэнд ашиглах юм ч гэдэм юм. Хэдэн үнэтэй энэ жил хэд тоглох юм байна гэдгээ бас харъя гэдэг байхгүй. Гэсэн юм саналын үүднээс үхрээ оруулаад ирчихсэн. Тэгээ үхэр гэдэг хэсэг бас байгаа. Бас зөвхөн үхэр бүртгэдэг хэрэглэгч нар ч бас байгаа манад. Адуу биш. Гэтэ нөгөө үхэр дээр бол нөгөө айхтар удмын юм уу гэд бүр нэг дэлгэрхгүй юм байна тий. Тий. Заавал тийм амар сүртэй юм бас юм байхгүй. Гэхдээ тэрийг оруулж болно. Нөгөө яг адуу шиг эхний 10 хүртэл тооных нь бол нөгөө өнтөрг явах уу? Үхэр адууны тоо ер нь нийтдээ 10. Нийлээл 10 юм аа. Одоо 500 гэдэг хязгаар шигсэн ер нь нийлээл 500 гэсэн үг байхгүй юу? Харин тий дан үхэр бүртгүүлэх гэж байгаа юм би нэг 9 үхэртэй байх юм бол эхний ээлжинд дөнгө ашиглаж болох уу таны аппликейшнийг? Болно. Дан 9 үхрээ ашиглаад явж болно. Тэрийг асуусан. За өөр манай уншигчид одоо үзэгчид сонсогчдод өгөх ямар мэдээлэл вэ? Би бас төдийлэн сайн мэдэхгүй жаад асуулгүй өнгөрөх бас тийм боломжтой, магадлалтай. Тийм болвол нэг ийм давуу талууд байгаа шүү гэд бас мэдээлвэл. За энэ жил сүүлд нэмэгдэж орсон өөрчлөлтүүд нь болохоор нэг төлийн мод гэж. Бид нар удмын хүснэгт үеэ нөгөө өөрөөсөө дээш үеийг хардаг байсан бол доош ямар төлөвлөлттэй гэдэг тийм төлийн мод. Нэг тийм хэсэг шинээр нэмэгдсэн байна. Тэр хэсэг нь илүү сонирхолтой. Одоо жишээ нь алдартай одоо галшрын бөгөн бол гэдэг газар байх юм бол тэр газрын удмууд нь доош нь ингээд мод байдлаар харагдаад одоогийн байгаа хурдан удмуудын хурдалчгаа мордон дээр очдог. Тэр хэсгүүд их сонирхолтой. Тэрнгээр дамжаад ер нь бас өөрсдийнхээ мордыг яаж бүртгэх бас харж болно. Тэд нэг би ч нэг өөрөө өөрсдийнхээ морийг л бүртгэн штэ. Өөрийнхөө удмын морийг судлаад, морных удмыг судлаад. Тэгээ хор ер нь яаж игээл ер нь тийм том удмууд мөр орчод идэг. Ямар ч юм. Тэгээд эндээс нэг юу хүчлэх гээд байна гэхээр Монгол морд бол ер нь ингээд сайн хөөх юм бол бүгд л тийм хурдан удам, галшир хатан дээр очиж идэг. Тийм л юм байна гэж хараад байгаа. Та өөрөө хаанах их вэ? Би бол хинтэд төрсөн. Гэтэ хотод өссөн. Манай аав бол бүр галшир төрсөн. Галшир гаралтай. Тэгээ галшраар бол манайд хамаатанд бол зөндөө байдаг. Тэгэхээр одоо таны азарганууд түрүүтэр нөгөө нэг бор азарган дээр явсараад бөгөөлдөр очсон тий? Таны бор азарга болов уу? Тийм бор азарга байсан. Тэгэхээр тань одоо гал шарынхаа дээд гал шарынхаа магадлалууд байгаа. Яг би галшрыг болохоор миний адуу галшир болчих юм бас биш. Тэгээ өөр хүмүүсийн адууг судлахаар бас яалтчгүй тэгээ ороод ирд юм бэл. Тэгээд одоо ерөөсөө нэг санаанд оромгүй гойс нэгж байгаа байхгүй. Одоо бид нар чинь би өмнө бол нэг ном сэтгүүл дээрээс л нэг алдартай галшрын дээр язрагуудыг уншиж ийсэн чинь тэр адууны удам ингээ өөртөө ингээ байсан байх гэдгийг хожим мэдхээр их гой сонирхолтой юм байлээ. Тэгээд зөвхөн өөрийнхөө өөр хүмүүсийн бас адуу бүртгэе явж байхад тэгэл Монгол адуу чинь бүгд л ер нь тийм хурдан удамтай л хэдэм байлээ. Тэгээд хамгийн гол нь яг азраггүйнийх нь төгслогоог зөв хийгээд нөгөө зөв үржүүлэг хийж чадах юм бол хурдалдаг. Тэрнээс бүх удам ер нь бол пэйж идэг. Удамгүй адуу ер нь гэж бэдгүй юм биш үү гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа л да.
Сая яг таны ярьснаас улбалуулсан танан дээр байгаа датан дээрээс ингээд харах юм бол ямар удмын адуу илүү сайн тарсан байдаг юм бэ? Та сая бол ганшар удмын адуу гэдэг дарлаа. Үүнээс гадна. За эсвэл ганшар дотроо тийм азрааны үр төлүүд маш их тарсан байдаг. Жишээлбэл газар орны тухайд тэр аймгийн тэр сумдаар одоо илүү тарсан байдаг гэдэг юм уу? Ийм мэдээлэл өгөх боломж байна уу? За энэ дэр бол яг нарийн мэдээлэл би өөрөө ч мэдэхгүй байна. Яг өөрийнхөө судалсан юу харахад л ер нь ингэж дүгнээд байгаа байхгүй. Одоо бид нар ч нэг адуундаар очиж бүртгүүлээд гэсэн шүү дээ. Тэгээд дээд удмыг нь хөтөлж өгдөг. Тэгэхэд л гарч байгаа мэдээлэл нь байгаа. Яг явандаа бүр гоё дата маань хангалттай их болоод бид нар судалгаа хийх юм бол яг таны хэлсэн тоог бол өгөх боломжтой. Яг одоогор бол яг тийм тоо бол би мэдэхгүй байна. Ер нь бол одоо өөрийн таны ярианаас ярилцж байгаа хугацаанд бол уяач аппликейшн ер нь бол цаашдаа ч гэсэн хөгжүүл явах юм байна. Яг эцсийн төгс үйлдвэр бол болчоогүй байгаа юм байна. Хэрэглэгчдийнхээ хүсэлтээр тулгуурлаа дараагийн одоо хөгжүүлэлтүүд хийгээ явах юм байна гэж ойлголоо. Зөв. Одоо тэгэл бүхэл зүйл нэг тийм байдаг шүү дээ, тий. Сайжраал явдаг. Тэгэл яг тэрний жишгээр л ингээл сайжраал явж байгаа. Манайх 17 онд бас ямар болоо тэрнээс бол эрс сайжирсан. Одоо тухайд хэрэгжилж гад орхицоод эргээд одоо хэрэгжилж байгаа хүмүүс ч гэсэн байдаг. Шал өөр болсон юм байна. Хэвээ гоё болсон байна. Яг миний бас хүсэж ирсэн юмуд нэмэгдсэн байна гэж хүмүүс ч бас байдаг. Жамин дөрч маань ер нь өөр одоо за яг хувийн талаас нь ганц нэг асуултууд асуулт. Тэгэхээр өөр одоо яг бидний мэдж байгаа уяач аппликейшнээс гадна өөр бусад одоо томоохон гэдэг юм уу? Өөр бусад ямар аппликейшнүүд дээр бас ажиллаж байсан бэ? Өөрөлдвөл яг энэ талын дуршлага хэрвээ гэж асуух гэдэг. Зөв. Би сургуулаа төгсөөд нэг 7 жил ажиллаж байна. Одоо IT-ийн салбарт. Тэгээд сүүлийн 6 жил яг мобайл гар утасны програмаар тагнасан. Тэгээд яг олонд мэддэг аппликейшн бол Red Point гэдэг. Petrovsky амшил ийм аппликейшн байдаг. Тэгээд тэрнээс гаднаас нэг танигдааг бас зөндөө аппууд бас байгаа. Маш олон л аппликейшн хөгжүүлж байна. Тэгээд аппликейшн хөгжүүлж исэн учраас тэгээд уяачиг хийх шалтгаан бас нэг энэ өөрөө апп хөгжүүлдэг. Хангалттай хэрэглэгчтэй л дээ уг нь тий. Яг хүмүүст хүргэжилж чадах юм бол одоо 120 мянган уяач байгаа гэдэг ааш. Тэр уяж байгаа 120 мянга боловч яг мал одоо мал маллах тухай малчин гэдэг тухайд бол бараг эн чинь 50-аас дээш гарах байлгүй тийм ээ. Тэг баг. Тэгээд манай хэрэглэгчдийн ихэнх нь бол хамгийн ихэндээ бол юу вэ? Одоо хот цөөрөн газар байдаг. Одоо босс байснаар юм уу? Тэгээд эзэднэ гэсэн үг шүү дээ. Одоо манай уралдаан дээр байдаг шүү дээ. Тэгэл эзэн тэр яг уйдаг хүн өөр хүмүүс байдаг шүү дээ. Малдаг нь бас надууч нь бас өөр хүмүүс. Яг тийм эзэд нь эхэлж хэрэгэлдэг байсан бол одоо сүүлдээ уяаш нар нь хөртөө хэрэгэлж эхэлж байна. Тэгээд мал дээр байдаг малчт нь хэрэгэлж эхэлж байгаа. Морьтой монголчуудын мөнхийн омогшил Одмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан олонх тутмын подкаст. Би бас нөгөө Булган аймгийн Тишг сумд хэд өгөх таахгүй манайх. Тэгээд одоо нэг цөөхнөлжил болж байгаа л да. Тэгээд нөгөө хэдийгээр мал малдаг залуу маань тэдэн одоо тийм үнэнээс чинь тийм тугалт гарлаа гэж байгаа боловч нөгөөдх нь мартчихад байгаа хгүй байнга очихгүй учраас. Тэгэхээр би болохоор бас яг танаа энийг юугаад бүртгэхэд үзье гэж бодоод байна л да. Тэгээд чамайг удаа асуугаад байна. Play Store руу ороод эхлээд мэдээж татах хэрэгтэй тийм үү? Тийм, Play Store руу ороод уяач гэж. Би нөгөө чамтаа уулзсан гэж татсан юм байна. За ингээд нэгтчлээ. За нэгнэ. За тэгэнгүүт утасны дугаар бичих юм байна те. Тийм, бүртгүүлэх дээр дараад. Бүртгүүлэхээ? Тийм, та өмнө бүртгүүлж ирсэн үү? Үгүй. Одоо би тэгээ шинээр бүртгүүлэх гэдэг рүү орох юм уу? Тийм, шинээр бүртгүүлэх. За тэгээд утасны дугаар байна. Нэр гэж шүү дээ. Тийм, нэрээ. Тэгэхээр би энэ дээр өөрийнхөө нэрийг өчөх хэрэгтэй юм те. За тэгээд энэ дээр утасны дугаар өчөх хэрэгтэй юм байна. За тэгээд энэ нууц үгэнд янз бүрийн үе даах хэрэгтэй. Нууц үгээ ер нь болж игэл өөр хүн таахааргүй, өөрөө мартахааргүй байвал зүгээр. Гэтэ нууц үгээ мартсан ч гэсэн дараа нь сэргээж авах. 6 болон түүнээштэй шорттой нууц үг байна гинэ. За тэгвэл ингэж чи. Та нэг мартахааргүй бол өөр хүн таахааргүй л хийгээрэй. Би мартчих магадгүй шүү дээ. Яг мартчихвол энэ л да. Тэр бол нэг нэвтрээд тахах. Нөгөө утсан дээр ирэх юм байна. 4 оронтой код байгаа гинэ. За ер нь шууд энэ удаа ч бүр айгүй
газар дээр нь шууд асуудлыг шийдээд байна уу юу? 29 48. За ингээд нэвтэрч байна. Ингээд орчиж байгаа юм уу тий? Орхосон нас жоохон хэсэг уншилтаа яг тэлэр манайх хурдан ажиллахын тулд бүх датануудаа хэрэгтэй датануудаа хуулж авчирч жаад тэгээд цаашаа нэвтэрч орно. Нэр ер нь утсанд хэр ачаал болох вэ? Ачаал маш бага. Аюу тий. За орчлоо. За одоо тэгэхээр чинь адуу өхөр гэд гараад ирж байна. Тэгэхээр би өхөр дээр дарах хэрэгтэй. Тийм өхрлөгөө ороо. Одоо ч гэсэн одоо өхрийн маань альч зураг мураг байхгүй шүү дээ яг уу. Заавал зураг хаалбгүй. Зураггүй бүртгэж хийж болно. Тийм үү. Одоо өхөрнүүд бас мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр яг нэг за одоо нэг үнэ гिचгүй. Тийм нэг үнэ орлоо үзэхгүй да. Одоо эн чинь үнэ гэдэг дээр нь дарах юм байна тийм ээ. Тий. За тэгээд одоо хаана дарах вэ? Нэмэх гэдэг энэ дээр. Нэмэх гэх юм уу? За тэгээд зураг авахгүйгээр хагаад код гинү? Тийм код гэдэг энэ чипний дугаар ахгүй юу? Чип ээ? Тийм. Чип нь ямар чип бэлээ? Чип гэхээр нөгөө бүртгэлийн зориулттай чип. За. Одоо нөгөө импортын адуу хүрэн дээр их байдаг шүү дээ. Арьсан. Эмгэн дээр байдаг тоог яриад байгаа юм. Ер нь бол эмэг гэхдээ арьсанд ор суулгадаг. За. Чип гэсэн үг байхгүй. Адуун дээр байдаг. Одоо арьс мах хоёрын завсраар нь тарьчдаг гэсэн үг. Одоо нэг 12 мм урттай 2 мм өргөнтэй тийм жижигхэн зүйлийг ингээд шприцээр тариад суулгачдаг байхгүй. Тэгээд тэрийг тусгай уншигчаар уншуулгонгод код нь гарч ирнэ. Тэр орж ирсэн кодыг та энд. Тэгэхээр танах тэр кодыг нь болох юм уу? Үгүй. Тэр кодыг бид нэр яах юм? Чип нь өөрөө дугаартайгаа ирдэг байхгүй. Тэр дугаарыг хүн өөрчилж болохгүй. Тэр дугаар заавал чипний дугаар бичих хэрэгтэй юм бичихгүй гэж болох уу? Чип суулгаагүй байх. Албагүй. Энд ер нь дугааруудыг мэдээлэл заавал бүрэн бүхлээ албагүй. За. Та шууд хадгалах тэгээд дарсан ч болно. Одоо энэ дээр үү? Тэг юу ч нэмгүйгээр хадгалах жаа. Тэгэхээр хадгалчих уу? Хадгалчих. Одоо би ингээд нэг соёл үнэтэй юм гэсэн юм уу тий? Соёл насны нэг үнэтэй гэж байгаа юм шүү дээ. Бүлэггүй гинөө? Тий. Яг нөгөө энийг нөгөө олон бүлэг гэж болно шүү дээ. Одоо туулах гэдэг байх юм уу? Одоо цувайч үйд юм уу? Эсвэл нөгөө нэг дан эрх рүүдээ айлууд ялгцсан байдаг шүү дээ. Гэх мэтлэн тэрнгээр бүлэг үүсгэхэд. Тэгээд бас нэг бүлэгт ороогүй юм бас байж болно шүү дээ. Олон 200 300 хүртэй хүмүүс ч нэгээд тэр бүлэгт ороогүй байна гэдгийг мэддэг. Адуун дээр гарч ирдэг л дээ. Азарганд хариалагдаагүй адууг бол хүмүүс шууд мэддэг шүү дээ. Сүүлийн үед чинь зөвхөн адуу гэхгүй нөгөө эрчимсэн мал аж ахуй айгүй хөгжиж байгаа хүмүүс их өхөр өсгөж шít. Тэгэхээр бас тэрэн дээр бас давхар энийг ашиглаад иж болох юм байна тийм ээ. За ямар ч байсан тэгвэл тэнд нь очиод ичих юм байна. Тэгээ одоо энэ аппликейшнууд татаж авчиж сонголт Монголд хийхдээ яах вэ? Одоо би жишээлбэл одоо миний өхөр бол манай гэр бүлийн өхөр бол 20 одоо 10 чиний нөгөө үнгүүд явах хугацаас их байхгүй юу? Тэгэхээр ингэ ч гэсэн. Тэгэхээр яах? Одоо би яаж төлбөрлөх вүлээ? Ирэх бэлгэлж байгаа. За баярлалаа. Тэгэхээр одоо таны утасны дугаараар би энэчнээс танд одоо ирэх өгөхгүй дээ. За. 9509 гэдэг байгаа. За тийм таны сая өөр дугаар бүртгүүлсэн үү тийм ярьдагс. Таны усны дугаар биш өгч. За. Дараа нь цаашаа сунгахтаа дансаар мөнгө ирэх юм уу? Тийм. Манай төлбөр төлөх заавар гараад ирнэ. Таны юу дуусчих юм бол. За. Тэгээ тэр дагуу хийчих юм уу тийм. Бүртгүүлэх одоо өхөрний хэмжээ хэтэрчих юм бол заавал сонголтоо хийх ёстой. Одоо шилбэл 500 гэж байгаа шүү дээ тийм нийт. Би нөгөө датагаа устгахгүй ингээд нэмээд ээжтэл тоон 500 болчихлоор нөгөө одоо хорогдсон ч байдаг юм уу эсвэл эдчин тэргэлсэн ч байдаг бусад юмудаа хасчиж болно тий. Хасч болно, устгахч болно. Тэгэхээр тоо бол хасагдал юм үстэй тий. За одоо би танд өнөөдөр чинь 5 сарын 10-ны өдөр тий 22 хүртэл ингээд 500 хүрээд нэлээ бүртгэх юм ирэх энд өгчлөө. Одоо тэгэхээр би ямар ч асуудалгүй гэсэн. Надад бол гэхдээ бүртгэж байгаа гэдэг мэдээлэл ирэхгүй юм уу? Сунгагдсан гэдэг мэдээлэл. Мэдээлэл нь ирнэ. Одоо бол хэрэг байна. Энэ ийш хэрэглэгч гэж арах юм. За ороод харахаар таны мэдээллийн харагдана. 22 оны 5 сарын 10 гэдэг. Тийм байна. Тэгээ одоо та одоо хөдөө очоод үхрээ бүртгэж явж болох байхгүй юу? Тийм байна. Нөгөө ярьсан чипний талаараас жоохон дэлгэрүүлээд ярихад юу байна? За. Одоо сүүлийн үед хүмүүс их чип ашиглаж байна. Энэ ямар даваа талтай юм бэ гэхэлэр бүртгэлийн зориулттай чип нэгдүгээрт. Ер нь электрон тамга гэж шууд
инженер ойлгоч болно. Арьс махц хоёрын завсраа тариа хийдэг болохоор унахгүй. Тэгээ тэр мал үхэр малтай насан туршид нь бай. Зориултын уншигчаар уншаад кодыг гаргаад кодыг уншаад утсан дээр бас давхар бүртгэгдсэн учраас утсан дээрээс чинь гараад ирнэ. Тэр бүртгэгдэг. Уншдаг төхөөрөмж нь гараастай холбогддог аахгүй юу? Тэгэхээр бүр амар. Төхөөрөмж мориндоо уншууллаа мэдээлэл нь утсан дээр гарч ирлээ. Гэхдээ тэр бүр холоос хүмүүс их андуурдаг л та. GPS GPS хоёрыг андуураад дуудлага чон төстэй юм шиг. Энд яг байршлын тогтоох уу гэж асуугаад байдаг. Энэ бол байрш тогтоох шүү. Ерөөсөө бүртгэлийн зорилттой. Энэ мал таних юм а гэдгийг л батлах юм. Одоо жишээ нь алдчих юм бол те алдчих юм бол одоо нэг постн дээр эсвэл бойны газар уншигчаар нь уншуулгангуудаа энэ алдсан мал байна гэд эзэн олох боломжтой гэсэн үг. Тэгээ ийм эрсдлээс их хамгаалж байгаа. Энэ чип чинь бас нөгөө одоо уралддаг хурдан моринд суулгаа тэгээд уншуулдаг болыг гэл ингээл яриа л идэг л та. Тий, яг л тэр чип шүү дээ. Тэгээд нэг хийчих юм бол олон ашиглах боломжтой. Манай импортоор орж иж байгаа зарнуудад бүгд ийм чиптэй байдаг. Тэгээд энэ малын пассворттайгаа тэр чипийн дугаар холбоотой байдаг. Тэгэл энэний л нэг жишээ юм л та. Юу одоо чип гэхлээр нэг одоо чип ямар үнэтэй ах вэ? Чип манай оруулж ирж байгаа чип нэг чип нь 5000 төгрөгийн үнэтэй. Тэгээд тэр чип тарихад бол айгүй амархан хүмүүс өөрсдөө аваад малдаа тариа хийж байгаа юм шиг хатгаал тарьчихна. Тэгээд уншигчаар уншуулаад кодыг нь уяа чап дээр оруулж болно эсвэл цаасан дээр давхар бүртгэж явсан ч болно. Тэгээд тухайн хүний өөрийнх нь сонголт. Наад чинь бас зүгээр юм байна. Энд чинь зөвхөн бас өхөр дээр ч гэсэн хийж байна үстэй тий. Тий, өхөр аль нь болно. Одоо хөдөөгөр ингээ бүртгэл хийгээ явж байхад манай уяач нар нэлхунгаандаа хийж дөнгөж гарсан. Нэлхунгаа яагаад хийж ийнэ гэхээр одоо цэвэр азарганы одоо 50 гэж ярьдаг шүү дээ бид нар. Тим унгыг их алдах тийм тохиолдол их гардаг юм байна. Одоо сайн азарганы сайн унаг гараад ирэхээр нөгөө хүмүүс аваад өөрийнх нь гүнд авахулцдаг. Тэгээ алдчихад байдаг. Тэгээ эзэн баг ингээ унгаа харахаас нь байхгүй болчихдог жишээтэй. Тэгээ тэд тоноол байхгүй болчихдог. Тэгээд тэр хооронд тамгалж болохгүй шүү дээ тэр нэлхантны чинь тэгээд чип сулгахаас арга байхгүй. Тэгээд энэ чипээр тэрийг шийдэж байгаа. Цустай чип уншиж гэдэг төхөөрөмж тэр төхөөрөмж нь утастай холбогддог. Тэр чип уншигч төхөөрөмжийг нь одоо малчиж гэдэг юм уу жирийн хэрэглэгчд бид нар авч болох юм болно. Хинч авч болоод аваад ашиглаж болно. Өөр хүнийхээ ч гэсэн уншуулж болно шүү дээ. Одоо худалдаж авах байгаа тэр импортоор орж ирсэн азарныхыг уншуулсан ч болно. Чип уншигч нь ямар үнэтэй ах вэ? Нэг чип нь бол 5000 юм байна шүү дээ. Тийм, чип уншигч нь утастай холбогддог нь жоох үнэтэй. Тэр нь 630 мянга төгрөг үнэтэй. Холбогдохгүйг бол араа тийм хямд сонголтууд бас байгаа. Энэ хурдан моринд одоо уралдаг моридуудад ийм чип суулгаад чипийг уншуулаад гаргадаг болохыг гэл ингээл яригдаал байдаг юм л да. Чухам одоогоор бол ажил хэрэг болсон юм байхгүй л. Тийм, уг нь бол тэгдэг байх юм бол бас олон даваа талтай л та. Тэр чинь дахиж сэрвэг нь хэмжихгүй нэг хэмжиж цаадаг бол чипийг уншлаа, мэдээлэл нь гарч ирлээ. Энэ тийм бүртгэлтэй ад байна гэж гараа авчих шүү дээ. Чипээр нь уншигдангуудаас нөгөө амжилтууд нь буюу тухайн адуудтай холбогдлолтой мэдээллийн нөгөө датанууд нь гараад ирнэ гэдэг тийм боломж байгаа юу? Боломж байгаа. Тэгээд чипнийхэн дугаар нь уяа чаптай ч юм уу те өөр юмтай холбогдсон байх юм бол болно гэсэн үг. Одоо чипэн дээр нэг даваа тал харагддаг л та. Одоо хотын ойр орчим ч юм уу эсвэл ийм мал оллоо гэдэг идэг штэ эзэн нь олддог. Энд өшнөө хонлоо энэ малаа аваач гэдэг. Тэр тохиолдолд ингээд чип уншигчаар хэрвээ чиптэй байх юм бол уншууллаа. Дахад бүртгэлтэй байх юм бол мэдээлэл нь гарч ирээд ч одоо эзэнтэй нь холбогдож болох байхгүй юу? Тухайн мал чип суулгасан энэ мал чиптэй байна чип суулгацсан байна гэдгийг гаднаас хараад мэдэх боломжтой. Боломж байхгүй. Зүгээр л ер нь туршилтаар үзгэнэ шүү дээ. Байж магадгүй гэж уншигчаараа ингээл уншилж үзэх нь шүү дээ. Тэгэх юм бол чип байгаад уншигт мэдээлэл нь гарч ирэх юм бол эзэнтэй нь холбогдно гэсэн. За маш хэрэгтэй мэдээллүүд өглөө. Баярлалаа. За баярлалаа бидний урилга хүлээж авч төсөөд минь хүрэлцэн ирсэнд. Ажилт нь амжилт хүсье. За ажилласан амжилт хүсье. За баярлалаа. Морьтон монголчуудын мөнхийн амгшил Одмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан 7 хоног тутмын подкаст.